Амсгаалгын үрдэл өрхөн санагдаа. Амарлангуй инээдэр шагнадаа. Артаасан гүйлрүүс төрхөн нарагдаа. Амт байхдаа нөгөө хаагүй харигтаа. Эда татан нарилцаа. Ханаас бэстэй ханаас чамайг харж өрийг өмэлай. Чамаас бас өрөөлийг хэлай. Чамаас бас төрлөө нэнэлай. Эна байхын тулд голон үлээ. Би хүлээн цаг хугацаанд байрш дэлэг ганц үлээ. Хүлээ зүрхнээ дүүэн тэр зүвэн сонгсон байна baby you win. Зүрх дүүэн тэр зүвэн сонгсон байна baby you win. Жан унрэнэ төмөр тавьж төсөөлөн шүүргэж өмнөрхөж яхар шүүргэж энэ болоор шатасан хүүргэж энэ дуурлал төгс уурлал юм байна би дуурлал энэ дүүрэлэн сүрэл гизээгэл уурлал. Амсгаалгын үрдэл өрхөн санагдаа. Амарлангуй инээдэр шагнадаа. Артаасан гүйлрүүс төрхөн нарагдаа. Амт байхдаа нөгөө хаагүй харигтаа. Эда татан нарилцаа. Ханаас бэстэй ханаас итгэлээ өвхүү зүйлвэл үргэлжээ нээлгэн. Сэтгэлээрээ байгэвэл би хамгийн чинь нээлгэн. Амли би чамтай заавал би чамтай амли би чамтай байхаа. Амли би чамтай заавал би чамтай амли би чамтай байхаа. Зүрхнээ дүүэн тэр зүвэн сонгсон байна baby you win. Рафор тансаг хэмэх дуу аюу их залуучуудад хит болж байгаа. Маш олон хүмүүсийн зааж өгч гэсэн хүслүүд ирсэн учраас та бүхэндээ Рафорын тансаг хэмэх энэ хүү дууг та бүхэндээ зааж өгч байна. За ингээд бүгдээрээ гитар аваад Рафор тансаг. За Рафор тансаг. За бидэнд капо 2-ыг болно. Капо маань 1 2 3 4 дээр авчна. За 4 дээр авчаад. За ерөөдөө баадыг дахиад ялгаагүй бүгдээр адилхан явчихж байгаа. За эхлээд бүгдээр удаан яаж тоглож байгааг үзье. Ерөөдөө ингэж явна. За бидэнд юу хэрэг болох вэ? Ямар аккорд хэрэг болох вэ гэхээр ля бемоль минор аккорд ерөөдөө ийм аккорд. Гэтэ ерөөдөө нэг дундарын тоглолтоо ингэж аккордоо барихгүй зөв хоос нь татчихж байгаа. За дуу маань ерөөдөө дандаа ингэж явчихна. За эхлэх ля бемоль минор гэсэн аккорд ийм аккорд. Гэтэ яг энийг барихгүй 4 татаад 6 татаад 3 татаад тэгээ доош цохино. Доош цохихдоо 3 2 1-р утсыг доош цохино. Ингээд. За дараа нь яг энэ аккордн дээр адилхан тоглоно. Гэтэ 1-р утасныхаа 2 дахь ладан дээр дарчна. Одоо капоноос хойш 2 гэсэн үг шүү. Капоноос хойш 2 дахь ладан дээр даржаад. За дараа нь ми бемоль minor 7 гэсэн аккорд, ийм аккорд байгаа. Ми бемоль minor 7. Капоноос хойш 2 ладыг бүтэн дараад ерөнхийдөө бол үндснээс хойш 1 2 3 4 5
6 дугаар ладыг бүтэн дарж гэсэн үг шүү. За тэгээд 2 дугаар утасныхаа 7 дугаар ладан дээр тавиад за энэ ч болохоор 4 дугаар утасныхаа 8 дугаар ладан дээр тавьчихна. Ийм. За таталтигтэй 5-аад татаад 3-аад татаад доош зөвхөн. За дараа нь C bemol minor 7 гэсэн аккорд. За ийм аккорд. 6 дугаар ладны 6 дугаар утасны 6 дугаар лад, 4 дугаар утасны 6 дугаар лад, 3 дугаар утасны 6 дугаар лад, 2 дугаар утасны 6 дугаар лад. Тэгээ бас муу адилхан таталтигтэй арай жоох өөр 6 4 тэгээ доош зөвхөн. Тэгээд хагас нь доош нь буулчих зөвхөн 6-гийн 5 болгоод. Тэгээд буцаад ля minor 7 гэсэн аккорд руу орчин. Ля bemol minor тоосон гэсэн үг л дээ. За дараа нь за ийм хэсэг байгаа. Ля bemol minor 7 гэхдээ дээшсэн 9-тэй аккорд байгаа. За ингэж дурлаа. Roll хийн 6 4 3 2. Roll-ын талаар сайн мэдэхгүй бол roll таталтыг хэрхэн хийх вэ гэдэг тусдаа хичээл байгаа. Тэр хичээлийг үзэх юм бол бүгд бас ойлгоч нь roll гэж яг юу хэлээд байна гэдэг. За ингэнгүүтээ дараа энэ хоёр хургууд оцгшин тавиад ийм болно. Ийм гэсэн үг. За эхлээс нь тоглоод нэг үзье. Ля bemol minor 7. Дууны турш бол дандаа ингэ тоглолчихно. Зарим хэсгээр нөгөө гэдгээ авахгүй зүгээр хоосон. Хоёр удаа тоглолцож байгаа тохиолдол бас байгаа. За зарим хэсгээр нь заавал энийгээ ролтогоо аваад бас тоглож байгаа. За бүгдээрээ дахиад нэг удаан тоглоод үзье. Ердөө л энэ. Яг энийг л баадаг болон дахиалгын турш дандаа тоглоод байна. Тэгээ энийгээ л хориулаад тоглоод хахад ерөөсөө болно. За ингээд Rafford тансаг аккордуудаа бүгдээр сурлаа. Одоо бүгдээр баруун гараа сурцгаая. За Rafford тансаг баруун гар манай зогсож байна гэхээр за эхлээд ля bemol minor гэдэг дээр 6 3 доош зөглөө. Дараа нь 1-р утасныхаа 6 дахь ладан дээр дарж агаад бас адилхан 6 3 доош зөглөө. Дараа нь 5-аад татаад 5-ын 6 ладны дараад 5 хоос нотлаа. Тэгээд 5 3 доош зөхөн гэсэн үг. За нийлээ үзье. 6 3 доош зөглөө. Дахиад 6 3 доош зөглөө. Гэхдээ энэ хурууг 1-р утасны 6 ладанд дарсан байгаа. Дараа нь 5 дугаар утсыг хоос нотлаа. Тэгээд ми minor bemol 7 гэсэн аккорд байлаа. 5 3 доош зөглөө. За дараа нь C bemol minor 7 гэсэн аккорд байлаа. 6 4 доош зөглөө. Тэгээд 6-гийн нэг хуруугаар нэг доошлаад унгаад ийм болно гэсэн. Зөглөө. Тэгээд нэгдүгээр хуруугаар нэг лад унгаад 6 доош татлаа. Тэгээд за дараа нь roll хийн. 6 4 3 2. Дахиад 6 4 3 2. За дуу маань ерөөс ихнээс ингэж авчна.
Манай сувгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байдаг 400 удаа өгдөө subscribe гэсэн төвшгөр үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-ээ баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дүүжин товчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн товчлуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.